Тэгэхээр кино маань нисэх онгоцны буудлын дээр багийнхаа найзыг хүлээн зогсох жүжигчин Анрын тоглосон Альма гэж дүрээр хэлж байгаа. Тэгээ төгс жаргал жүжигчний тоглосон Сиси болохоор удахгүй нөхөр нь болох гэж байгаа залуудгаа хамт ирсэн юм байлээ. Нөхөр нь мэдээж жүжигчин сайхан бэлгийн тоглосон Гана гэж залуу. Сиси бол ерөөсөө л яг нөгөө орд морд мэрэг төлөгт бүрэн итгэдэг жоохон гинэн л охин юм байлээ л дээ. Арслангийн орд, Мэлхиний орд хоёр нь таардаг, бараг бүхэл юм нь яг нэгэндээ зориулагдсан соулмэйтүүд юм байлээ хэлж байгаагаар нь бол хамгийн солиотой нь одоо нэг тийм однуудын байрлалууд давхцаад дэлхий сүрх аюултай байгаа. Бөгөөд Сиси Гана хоёр тэрнээс нь өмнө гэрэлчих юм бол дэлхий аврагдана гэж хэлээ. Тэгээ Сисигийн тарих ер нь бол яг цаа хоёр биш айл гэсэн үг. Угаасаа Ганач гэсэн Сисигийн цайлган байдлыг нь ашиглаад Баян айлын охин болохоор нь зүгээр мөнгөнд нь л болж гэрэлж байгаа юм байлээ л дээ. Хамт клуб орж явахдаа бүр сайхан цагаандаа гараад Альматай хувь тохирох гэдэг эвгүй юм яриад идэг. Чи Сисиг супер Баян айлын бацаан гэдэг нь мэднэ үстэй. Тэгэл миний нийт ах